Нууцлаг сансар цувралын эхний дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр би маш сонирхолтой 3 төрлийн зүйл ярихаар факт бэлтгэсэн байгаа. Испани Абибук компани болохоор ангар гариг дээр баригдах хамгийн анхны хотын зураг төслийн зургийг эхний байдлаар танилцуулсан байна. Нийт ингээд 5 хотын загвар гарахаар төлөвлөгдөж байгаа юм байна лээ. Нива хот бол танилцуулагдж байгаа хамгийн ихнийх нь болж байгаа. Нива хот нь болохоор усны нөөц ихтэй. Тэгээд ангар гаригийн Темпа Минса гэх газар байрлахаар төлөвлөгдсөн байгаа. 250 мянган хүний багтаамжтай ийм хот байна гэж төлөвлөсөн байлээ. Нива гэдэг нэр болохоор тийм хятадын эртний борхны нэрээр нэрлэгдсэн байлээ. Хүн төрөлхтний хамгаалагч гэсэн тийм утгатай нэр үүд юм байлээ. За Абибу архитектурын компани үүсгэн байгуулагч Альфредо Муньез ангар гариг дээр хот байгуулах ажил 2054 оноос эхлээд 2100 онд анхны оршин суугчдаа хүлээж авна гэж мэдгдсэн байлээ. За тэгээд би бол энэ хот дээр бол анхны оршин суугч бол болохгүй 100 настай өвгөн болчоод ямар ачаалтаа нь штэ. Тэгээд 60-таад очиж барилгын ажил дээр нь очиж ажилдгуул юм бол тэгээд очих ямар ч боломж байхгүй. За тэгээд зургнуудаас гадна бичлэг байгаа. Тэгээд хэдүүлээ энэ бичлэгийг хамтдаа үзцгээе. Энэ машин заамаа явж штэ. Энэ юу вэ? Уулан дээр амьдрах юм, уулан дотор тарах шиг. Энэ бүр арай л сүртэй юу? Бүр ямар сонин архитектурын шийдэл вэ? Абибу компаниас юу ч хийгээд байгаа юм шиг. Тэг яг бодит болоод сүртэй л те. Надад тэгтээ ягаад ч зүгээр нөө сайхан нэг манай нэг Монголын нэг компани цахилгаан машин хийнэ гэд тэгсэн штэ. Хэд онд гарна гэд яг тэрний концепт шиг тийм мэдрэмж төрлөө. Гэхдээ яг энэ баригдуул мэдээж гоё л та тий. Өөр гариг мэрэг дээр хот мод уурал амар хөгжиж мөгжөөл яг сонирхолтой юм. За хоёр дахь сэдв рүүгээ оръё. Хоёр дахь сэдв дээр болохоор ирээдүйд болох гэж байгаа сансрын холбогдлолтой сонирхолтой үйл явдлуудын тухай ярихаар бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ удаад болохоор сарны тухай хэдүүлээ ярилцгаана. Ирээдүйд сарн дээр юу болох гэж байгаа тухай маш сонирхолтой баримтаа байгаа. Хүн төрөлхтөн сарыг маш эртнээс сонирхож судалж ирсэн. Бүр эртний гэх юм бол манай эртний өмнөх 2 дугаар зууны үед Грекийн эрдэмтэн Гипарх эрдэмтэн байгаа. Тэгээд энэ хүн болохоор сарны хөдөлгөөнийг судлаад түүний тойрог зам дэлхийгээ сар хүртлэх зайг хэмжиж үзхийг оролдож исэн гэдэг тийм түүхэн баримтууд үлдсэн байдаг. Тэгээд үүнээс хойш болохоор шинжлэх ухаан хөгжих хүртэл сар бол нууцлаг хിവэрээ үлдсэн. Тэгээд тэнгэрт байдаг шөнийг гэрэлтүүлэгч гээл тэгэл янз бүрийн уран зохиол домог ярианууд гэх мэтчлэн ийм зүйлүүд байсаар ирсэн. За тэгээд 1600-1700 оны үед хэд хэдэн нээлт хийж жишээ нь сарыг агаар мандалгүй болохыг хүртэл тогтоосон байгаа. Яг 1600-1700-аад оны үед бол яг модон орон маш өвчмөдөө судлагдаж эхэлсэн. Үүнээс хойш болохоор шинжлэх ухаан сайн хөгжөөд сансрын технологиуд хөгжиж эхэлсэн үе болох 20 дугаар зууны үед бол сарыг нэлээд сайн судалж эхэлсэн байдаг. 20 дугаар зуунд болохоор Америк болон Орос улсуудын сансрыг эзэгнэх хөрсөлтөө эхэлж Оросын лунаа нэг хөлөг болохоор сартай хамгийн ойртож очсон анхны хөлөг болсон байгаа. Тэгээд лунаа 1, 2, 3 гээд ийм сансрын хөлгүүд хөөрөөд тэгээд сарны артлын анхны зургийг хүртэл авч чадсан байдаг. Энэ болохоор 1959 онд.
Америк улс болохоор яг ихэнх үедээ сансрын өрсөлдөөнд ерөнхийдөө бол Оросуудад ялагдчихсэн. Тэгээд 1960 оноос хойш болохоор сансрын судалгааг маш эрчимжүүлсэн байдаг. Америкийн тэр үеийн ерөнхийлөгч байсан Джон Кеннеди ирэх 10 жилийн дотор бид нэр Америк хүнийг саран дээр буулгах болно гэдэг тийм амлалт өгсөн байдаг. We choose to go to the moon in this decade and do the other things. Аполло хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгээд Аполло хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш болохоор 1969 онд Neil Armstrong саран дээр мөрөө үлдээсэн анхны хүн болсон байгаа. Аполло хөтөлбөрийн хүрээнд болохоор 6 удаа очиж газардсан байдаг. Тэгээд нийт 24 нисгэгч ниссэн байдаг. Үүний 12 нисгэгч нь саран дээр яг алхаж гიშгэж мөрөө үлдээсэн байдаг. Тэгээд хамгийн сүүлчийн хүн болохоор 1972 онд саран дээр байсан. Тэгээд наашаа их дэлхий рүүгээ ирээд тэрнээс хойш одоо хүртэл саран дээр ахиж хүн очиагүй байгаа. Тэгээд яг энэ хөтөлбөрийг болохоор хитрхи зардал ихтэй байна гэж үзээд тэгээд энийг хөтөлбөрийг ер нь бол зогсоосон байгаа. Хүмүүс зүгээр л саран дээр ингээд аялах гэж зугаалах гэж бол угаасаа очиагүй, тэнд судалгаа хийх гэж очисон. Тэгээд тэндээс болохоор суусан газараас шороо хатгана гэдэг шиг 382 кг шороо буюу сарны дээжийг дэлхийд авчирсан байдаг. За тэгээд энэ дээр маш олон эрдэмтэд ажилласан. Тэгээд тэндээс болохоор саран дээр байдаг элементүүдийг илрүүлсэн байгаа. Саран дээр хүчил төрөгч, цахиур, төмөр, магний, кальц, хөнгөн цагаан, манган, титан гэх элементүүдийг байгааг бол нотолсон байгаа. 20 дугаар 100 бол яг ингээс дууссан юм байна ш. Тэгээд 21 дугаар 100 буюу шин 100 гарч шинжлэх ухаан, сансрын технологи асар хурдтай хөгжиж өмнө нь бол ингээд улс орон хоорондоо ингээд сансрын технологиор өрсөлддөг гэсэн бол энэ дээр бол бүр хувийн компаниуд хүртэл шинээр гарч ирж сансрын өрсөлдөөнд оролцсон байгаа. Яг энэ юу хэлээд байна гэвэл сансар судлал бол маш хурдцтай хөгжиж байгааг нэг илрэл. 21-р зууныг бол сансрын 90 үе гэж нэрлэдэг байгаа. Сансрын хөгжил энэ цэцэглэлтийн энэ үед бол сар бол хамгийн чухал нөлөөтэй хүмүүс ингээ гариг хооронд оршин суудаг болох яг энэ үйл явцын хамгийн чухал нөлөөтэй зүйл бол сар гэдгийг бол онцолсон байгаа. За энэ зуунд болохоор хүмүүс саран дээр очиж байгалийн баялаг олборлолт хийж сансрын хөлөг бүтээх материалыг гарган авч тийм колончлох тийм том зорилго тавьсан байгаа. Ер нь бол 1960 онд бол хүмүүс саран дээр очино гэдгийг бол бараг худлаа ярьж гин үлээж гин ийм зүйл байх боломжгүй. Асарч асар хол. Тэгээд хүмүүс очиод амьдарч чадахгүй гэх мэтчлэн ингээд ер нь бол амар их үгүйсгэж исэн. Тэгээд бол хүмүүс саран дээр 9 жилийн дараа очисон байдаг. Тэгэхээр одоо бол саран дээр байгалийн баялаг олборлолт хийхэд бол маш ойртчихсан байгаа. Тэгэхээр 1960 онд хүмүүс тэгж үгүйсгэж ярьж исэн. Тэгээд яваад ирснийхэн дараа ч гэсэн бас үгүйгээд бүр тийм хэсэг бүлэг хүмүүс байд юм байлаа. Хүмүүс ерөөсөө огт саран дээр бууж байгаагүй гэдэг. За миний хувьд бол би саран дээр буусан гэдэгт бол бат итгэлтэй байдаг. Энийг бол үгүйсгэх ямар ч боломжгүй. Угаасаа саран дээр хүмүүс очисон шүү дээ. Яагаад саран дээр хүн буугаагүй гэдэг яриа амар хүчтэй гарсан бэ гэхээр Америк болон Орос хоёр хоорондоо сансрын технологиороо тэр үед өрсөлдөж исэн. Маш хүчтэй хамгийн том хоёр өрсөлдөгч улсууд байсан. Америк саран дээр төрүүлээд оччихсан болохоор Оросууд яг энийг нь үгүйсгэхийн тулд яг юм явган яриа, юм хар ярианууд ингээд амар их түгээсэн. Ер нь бол жоохон Америкийг харлуулах гэж амар оролдож яг энэ мэдээг амар түгээсэн гэж үздэг. Үүнээс хойш болохоор 2010 онд Хятадын Чанье гэх роботууд саран дээрээс араараасаа бууж газардаж судалгаанууд хийж эхэлсэн байгаа. Тэгээд судалгааныхын зорилго нь болохоор саран дээр байгалийн баялаг олборлолт хийх, тэрнийг одоо хийх боломжгүй тийм бахан судалгаануудыг хийж эхэлсэн байгаа. Тэгээд хамгийн гол нь Хятадууд саран дээрээс энерги гаргаж авах судалгааг маш эрчимтэй хийж байгаа. Тэгээд яг сүүлийн үеийн мэдээллээр бол энэ бол маш амжилттай явж байгаа гэсэн мэдээнүүд байгаа. 2020 онд болохоор Артемис хөтөлбөр эхэлсэн. Яг энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор Америк, Австрали, Канада, Итали, Япон, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэсэн 8 улс болохоор гарын үсгээ зурснаар одоо энэ гэрээ хүчин төгөлдөр болж эхэлсэн. За энэхүү хилэлцээр нь болохоор ирээдүйд саран дээр байгуулагдах баазуудад аюулгүй бис бий болгож хайгуулын ажлыг одоо инх тайвнаар хийх, ил тод ажиллах, сарны нөөцийг одоо зохистой ашиглах, сансрын хөлөг бүтээх, ажилуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой заалтуудыг бол оруулсан байдаг. Гэр улсууд өмнө тусдаа ингээд сансрын технологи хөгжүүлээд хоорондоо ингээд өрсөлдөжсэн бол энэ хилэлцээр нь болохоор сансарт гарах үед одоо нэг дэлхийн иргэд гэж өөрсдөө үзээд тэгээд бүх ажлаа хооронд нь ангидаж өгсөн нэг тийм явдал болсноороо энэ бол амар онцлог байгаа. Тэгээд хөтөлбөрийн хүрээнд болохоор анхны сар руу явах нисгчийг болохоор эмэгтэй хүн байна гэж
бол одоогор мэдэгдээд байгаа. Тэгээд 2024 онд бол анхны нислэгийг нь хийнэ гэж бол төлөвлөж байгаа юм билэ. Эндээс нэг юм сонин асуулт гарч ирнэ. Яагаад саран дээр очоод ийм их ажил хийгээд, ийм их бүтээн байгуулалт хийгээд яг яагаад ийм амар зардал өндөртэй ажил хийгээд байгаа юм бэ? Эднэрийг зүгээр дэлхий дээрээ хийчих болдгоо юм а. Заавал буужингаар нисэж очоод саран дээр бөөн ажил болгоод яагаад ингэж байгаагийн шалтгаан нь байгаа. Тэгээд энэ дээр болохоор сарыг колончлж ашигласнараа яг энэ сансрын технологийн үйлдвэрлэлийн зардлыг 90%-аар бууруулна гэж үзэж байгаа юм билэ. Дэлхий дээрх чухал байгалийн баялагуудаа дуусгах гэж байгаа учраас одоо им амар яарад дараачийн энергийн их усүртэй болохын тулд энэ бүхэн болж байгаа. Дэлхий дээрх хүлэмжийн хий нэмэгдснээр дэлхийн дулаар л эрчимтэй явагдаж байгаа хүн төрөлхтнийг одоо яг өнөөдөр энерги л ерөн тэтгэж байгаа. Одоо энергийн нөөц дэлхий дээр хангалттай биш учраас сарыг ингэж амар ихээр сонирхоод байгаа. Энерги бол бидний салшгүй нэг хэсэг аль хэдийн болчихсон. Одоо бид нар цэнэггүй уцтай нэг өдөрч байж чадахгүй шүү дээ. Тэгэхэд бол энэ уцны цэнгийг юунаас гаргаж авч байгаа. Монголын нөхцөлд бол яаж эхэлж байгааг бол бид нар нүүрс олборлж байна. Нүүрсээрээ бид нар цахилгаан станц ажиллуулж байна. Цахилгаан станц нь цахилгаан түгээж байна. Гэхдээ нүүрс болон дэлхий дээр байгаа байгалийн баялагууд бол бүгд хязгаарлагдмал. Энэ хизээ нэг өдөр дуусна. Одоогор бол дэлхийн улсууд бол яг ийм зорилгодоор ингэж нэгдэж ажиллаж байгаа юм байна. Харин энэ дунд болохоор нэг хувийн компани явж байгаа. Тэр нь болохоор Tesla, SpaceX-ийн захирал Elon Musk-ийн компани. Ганцхан SpaceX, Tesla болохоор энэ сансрын технологиод өрсөлдөд байгаа юм биш. Маш олон хувийн компаниуд байгаа. SpaceX мэдээж байна, Virgin Galactic байна. Тэгээд та бидний сайн мэддэг байнгын л үйлчлүүлдэг агаарын тээвэр үйлдвэрлэгч Boeing компани байна. Blue Origin гэх компаниуд байгаа. Тэгээд бид сансрын 90-100 амьдарч байгаа хүмүүс үнийн хажуугаар сансрын аялал жуулчлалын бизнес аль хэдийн хөгжөөд эхэлчихсэн. Доогоор туршилтын нислэгүүд хийгдэж байгаа. Бид улс орнууд руу ингээ аялдаг шиг сарлуу явах билетийг ингээл гэртээ сууж байгаа онлайнаар захиалаад авах хүртэл боломжтой болох гэж байна. Бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл Toyota саран дээр явдаг машин зохион бүтээхээр ажиллаж байгаа. Тэгээд энэ болохоор 2024 онд анхны нисгчтэй хамт очихоор ер нь бол төлөвлөгдөж байгаа юм байлээ. Ер нь бол ирээдүйд саран дээр олборлт хийгээд бааз ураад дэлхийн нэг хэсэг шиг бараг болгож ашиглах гэж байгаа. Тэгээд ангараг гариг руу явахын тулд сарыг нэг буудал болгож ер нь бол ашиглах гэсэн зорилготой байгаа. За энэ маш ойрхон баха. Магадгүй бид нэр 20 жилийн дараа ч юм уу зөвхөн чөлөөтэй сарлуу явдаг боломжтой болж магадгүй юм. Яагаад тэгэхээр одоо ойрын хэдхэн жилийн дотор хүмүүс дэлхийн татах хүчнээс гараад агаар мандалт хэсэггийн хэмжээний жингүүллийг мэдрээд бууж ирдэг тийм үйлчилгээ шинээр гарч эхэлж байгаа. Тэгээд хамгийн анхны билетүүд нь хүртэл зарагдаад аль хэдийн эхэлчихсэн. Тэгээд энэ дунд болохоор Justin Bieber болохоор бас билет авсан байгаа гэдэг нэг тийм яриа хүртэл гарчихсан байлээ. За ингээд 3 дахь сэдв рүүгээ оръё. Энэ болохоор харийнхан дэлхий дээр аль хэдийн ирчихсэн нь эсвэл энэ Америкийн засгийн газартай холбоотой юу гэдэг юм сэдв байгаа. 2000 онд болохоор Jonathan Malcolm гэдэг хүнээр удирдуулсан Калифорни их сургуулийн эрдэмтэд хэвлэлийн баг хурал хийхдээ хар гаригийнхны төлөөлөгчд хүн төрөлхтний дунд урт хугацааны турш одоо амьдарсаар ирсэн гэдэг юм дүүлэнтэй мэдээллийг анх бол дэлгэсэн байгаа. Яг энэхүү мэдээллийн талаар ингээд судлаад үзсэн чинь ингээд байсан баримт мэдээллүүд ингээд бүгд устсан байлаа. Байхгүй болсон гэсэн үг интернет орчноос бүр илүү сонирхолтой санагдсан. Юу ярьсан бэ гэхээр гадаад байдал нь болохоор хүнтэй адилхан. Харийнхан бидний ингээд өдөр тутмын үйл хөдлөлийг ингээд дэрэгдээс нь ингээд ажиглаж идэг. Энэ болохоор яг ингээд юм шавж болон амьтад ингээд төсөө хувилгаад нуугддаг чадварын юм онцгой хувилбартай адилхан гэж адилтгсан байлаа. Тэгээд Канадын онлайн физикийн Perimeter институтын эрдэмтэн Adrian Kent гэдэг хүн болохоор дэлхийн ингээд үүсэн бий болсон цагаас эхлээд харийнхан бидний дунд оршин байсаар ирсэн гэж хэлсэн байгаа. Тэгээд бас Канадын Батлан хамгаалахын сайд 1963 оноос 67 оны хооронд Канадын Батлан хамгаалахын сайд байсан. Канадын парламентын олон жилийн турш гишүүн хийж байгаа Paul Hellyer гэдэг эрхмийн хэлснээр бол харийнхан дэлхий дээр байнгын ирж идэг 2-оос 12 төрөл зүйл байдаг гэж үзсэн байгаа. Сүүлд ирсэн мэдээлэлээр үндэслээд энэ нь болохоор 80 орчим төрөл зүйл байгаа гэж хүртэл хэлсэн байгаа. Years ago and had dinner with us agreed there was somewhere between 2 and 12. But the latest reports that I've been getting from various sources are that there are about 80 different species.
And some Энэ хүний хийсэн сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл тэдний зарим нь бидэнтэй адилхан харагддаг, яг ингээ хүн шиг харагддаг. Нэр болохоор ингээ Америкийн засгийн газартай хамтарч ажилладаг гэж хэлсэн байгаа. Тэр хүний хэлснээр бол одоо ихэнх хүмүүс бол харийнхан гэхээр юм хорон санаатай тийм муу төрөл зүйлээ амьтад хүмүүс гэх юм уу тийм байдаг гэж үздэг. Энэ бол тийм биш. Тэд нэр амар найрсаг, илдэг гэж хэлсэн байгаа. За бас яг үүнтэй адил юм улс төрийн нэлээд томоохон одоо нөлөө бүхий хүмүүсийн бас нэг хэлсэн бас нэг сонирхолтой бас баримтууд байгаа. За энэ хүн болохоор Израилийн сансрын хөтөлбөрийн тэргүүн байсан. Хайм Эшэдийн саяхан олон нийтэд донд ярьсан зүйл нь болохоор хүмүүсийг гайхшралд оруулсан. Тэгээд Израилийн яг энэ сонинд ярилцлага өгөхдөө болохоор үл мэдэгдэх юм нисдэг биет одоо яг энэ харийнхан болохоор ингээ хүмүүсийн дунд ил гарах хараахан бэлэн болоогүй байгаа. Яг тэр хүмүүс энийг хүлээж авахд бэлэн биш байгаа учраас ил гарч ирэхгүй байгаа гэж хэлсэн байгаа. Израилийн улс төрч нөлөө бүхий хүн одоо хэлсэн гэхэд итгэмээргүй энэ юу гэсэн бэ гэхээр Америк улс бол юм харийнхантай амар юм зузаан холбоотой болсон. Тэгээд тэд нэр ангар гариг дээр газрын доор нь юм бааз байдаг. Тэгээд нэр хоорондоо мэдээлэл юугаа ингэ солилцдог гэд. Тэгээд энийг нь болохоор энэ тухайн үед ерөнхийлөгч байсан Дональд Трамп хүртэл өөрөө мэдж байгаа гэх иймэрхүү зүйлийг бол одоо хэлсэн байгаа. Тэгээд яг одоо энэ бол харийнхан байгаа гэдэг яг ингээд улаан цай нотолцсон ингээд бүр баталчихсан яг тийм бол нотлохоо бол одоо болтол яг ил болоогүй байгаа. Дандаа л юм нууцлаг ийм тэнд болсон хүмүүс харсан үтсэн гэдэг ийм баримтууд байдаг. Энийг нь болохоор Америкийн засгийн газар нуудаг гэх мэтчлэн иймэрхүү яриа бол маш их байдаг. Баримтууд одоо баримт байсан баримтууд нь услаач гэдэг юм аа. Тэгэд бол хүмүүс хамгийн ихээр Америкийн засгийн газрыг амар их буруутгадаг. Саяхан болохоор 2003 оны бичлэгийг бол задлсан байгаа. Тэрэн дээр бол үл мэдэгдэх нисдэг биет одоо асар хурдтай хүч аваад нисэж байгаа бичлэг байсан. Одоогийн яг хүн төрөлхтний зохион бүтээсэн технологийн хүчин чадлаар бол яг ийм технологи бүтээх ямарч боломжгүй гэж үзсэн учраас энийг бол яг үл мэдэгдэх нисдэг биет гэж яг аль биесаар л нэрлсэн байгаа. The US Navy has finally acknowledged that videos appearing to show UFOs flying through the air are real. It's rotating. Images of that rotating thing captured by U.S. Navy aircraft, sensors locking in on the target. Commander David Fravor saw it firsthand during a training mission, describing it like a 40-foot-long tic-tac, maneuvering rapidly and changing direction. As we both looked out the right side of our airplane, we saw a disturbance in the water and a white object, oblong, pointing north. The object was first sighted in 2004, then similar objects again in 2015. Footage of the sightings, declassified by the military, weren't made public until December 2017 by the New York Times and a group that researches UFOs. There's a whole fleet of them. Look on the ASA. My gosh. They're all going against the wind. The wind's 120 knots from the west. Look at that thing, dude. This was extremely abrupt, like a ping pong ball bouncing off a wall. The ability to hover over the water and then start a vertical climb from basically zero up towards about 12,000 feet and then accelerate in less than 2 seconds and disappear is something I had never seen in my life. The Navy says it still doesn't know what the objects are, and officials aren't speculating. A Navy spokesman simply confirming to CNN the objects seen in the various clips are unidentified aerial phenomena, or UAPs. The UFO reports were first investigated by a secret $22 million program, part of the Defense Department budget, that investigated reports of UFOs. The program has since been shut down, but it was run by a military intelligence official who told CNN they found compelling evidence that we, quote, may not be alone. Randy Kay, CNN, New York. Гэтэ хэзээ нэгэн цагт харийнхан ил болох л ах угаасаа ертөнц маш том, маш олон од гариг энэ ертөнцээр оршиж байгаа. Харин Америкийн засгийн газар нуудаг үгүйг нь бол яг би яг өөрөөс бол сайн мэдэхгүй юм байна. Тэгээд яг энэ баримтууд зүгээр судлаад үзэхэд бол амар сонирхолтой санагддаг. Тэгээд бас та бүхэн бас яг үж бодож байна. Тэгээд өөрсдийнхөө бодлыг комент хэсэгт бичээрэй. За ингээд нууцлаг сансрын сонирхолтой баримтуудын хамгийн анхны дугаар та бүхэнд хүрлээ сонирхолтой байсан гэж найдаж байна. Манай хуудсыг subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн сонирхолтой бичлэгүүдээр эргээд уулзцгаая.